Үүнийг харсан ноён тэд дайны байдалтай элсэн чихрийн хомдортой байсан ч түүнийг өргөж амттантай байлгахаа амлав. Диан манай залууд ярьсан түүхээ дуусгаад энэ бол ихийнхээ амттан дуртайг мэдэх арга нь байсан гэж хэлв. Ийм маягаар эцэг нь түүнийг баярлуулахын тулд По томшгүй олон амттан бийдэж өгдөг байжээ. Тэдний хичээлийг хараад тэр эцэст нь чин сэтгэлээсээ инээмсэглэв. Нэг өдөр бяцхан Диан ширхээний танхим руу алхаж байтал ихийнх нь өрөөнөөс хин нэгний хашгирах чимээ гарч зогтсов. Тэр хин нэг нь түүнээс 5 жил өнгөрөхөд өв залхамжлагч гаргаж өгөөгүй хэмээн буруудахж байхыг сонслоо. Дараа нь тэр хүн хаалгыг нүүрэн дээр нь савн гарч чадав. Эх нь өрөөнөөсөө гарч ирээд юунд ч санаа зовхгүй байхыг хүсв. Үүний дараа тэр ёс суртахуунд сурхаа өргөжлүүлсэн ч хандлага нь илүү зөөлрч байнгын инээн зэрлийнхэн ачаар жинхэнэ гэр бүл шиг байж эхлэв. Нэг өдөр тэд гал тогоонд амттан хийж байхад эхэн бүтжгүйтэж байхад тэр амжилттай талах барив. Эхэн бухимдсныг хараад тэр ямар ч байсан хүчин чармайт гаргасныг нь хэлж тайвшруулахыг оролдов. Тэр үед тэдний үйлчлэгчид гарч ирэн эцэг нь ухаан алдан унсныг дуулгав. Шинж тэмдэг нь маш ховор тул ямар өвчин болохыг тодорхойлж чадахгүй байгаагаа тайлбарлав. Тэр мөчөд Диан уйлж байлаа. Тэр их рүүгээ хараад нүүрэн дээрх нь хязгааргүй гомдол зөвхөрлийг хараад айд сандрав. Түүнээс хойш тэр амттан идэхээ болжээ. Түүнээс гадна энэ явдлын дараа ихэн түүнтэй шууд яриа божиж үйлчлэгчдээр дамжуулан өөрөг даалгавар өгөх замаар удирддаг болов. Энэ бол түүний Элисаны ресторан руу гүйн очих шалтгаан байжээ. Тэр гэр бүлээрээ хамт хооллож инээж хөөрхийг хүссэн ч энэ нь холын мөрөөдөж мэд санагдаж байгаагаа хэлэн уйлдав. Манай залууг Дианы гэрээс гарсны дараа ресторан руугаа буцах замдаа нөхцөл байдлыг дүн шинжилгээ хийв. Тэр гүнтний зан авирыг хачин гэж үтсэн ч яагаад ийм үйлдэл гайхаж байгааг нь ойлгосонгүй. Тэр Дианы амьдралыг удирдах түүнээс зай барьж байв. Хэрв энэ нь төрсөн хүн биш учраас юм бол яагаад эхэндээ түүнд сэтгэлээ нээсэн юм бэ? Гинэт тэр ямар нэг зүйлийг ухаан зогтуулсан нь энэ бүхэн түүнийг гимшсэн сэтгэлээс болж ийм үйлдэл гаргахад хүргэж байгаа хэрэг байв. Тэр шууд л шар айраг ууж байсан зүрэн дээр очиход зүрэн мөрөөнд гинэт орж ирснийг нь хараад шар айгаа хурдан нув. Тэр хэрв өөрөө ухаан алдаад унвал ихэн түүнээс хойш амттан идэхээ болчихвол яах вэ гэж хоёрдмал утгаар асуув. Зүрэн түүнийг тогтоогоо биз гэж хэлв. Энэ зөөр гүний гэрт хатагтай бээр нөвчтэй нөхрөө асран хоолсож байтал хин нэгэн хаалга нээж зарим бэлтгэл ажлын талаар хэлв. Тэр мөн гүн дээдрийн ирсэн тухай дуулахад хатагтай өрөөнөөс даруй гарч одлоо. Хатагтайг өрөөнөөс гармагц манай хоёр залуу орж ирээд гүн рүү харав. Тэр үүнийг эмчилж чадах болов уу гэж дууга чанга гархан гайхав. Лөрөн энэ бол түүний мэдлэг чадвараас дагсан зүйл гэж хариулав. Тэр өвчнийхэн шалтгааныг мэд хэсгийг нь асуув. Шалтгааныг нь тогтоохын тулд хэтэрхий их хугацаа өнгөрсөн байна гэж тэр хариулав. Дараа нь тэр энд ямар зорилготой ирснийг нь асуув. Шүүгэнүүдийг уудаж байхдаа тэр хатагтай Бернагийн жинхэнэ санааг мэдмээр байна гэж хариулав. Тэгээд тэр гүнийг ямар нэг юм руу харахыг анзаараад тэдэнд дохио өгөхийг оролдож байгааг ойлгов. Тэр эргээд харвал тэнд төгөлдөр хуур байв. Тэд яаран шалхуул дотроос нь нууц бичиг баримт олгов. Уг бичиг баримтаас үзвэл хатагтай Бёрн Грек хотын татварыг төдийгүй нууцыг нь хувьдаа зогсдог байжээ. Тэр уг баримтыг эмхтгсэн хүний нэрийг хараад цочирдов. Тэр даруй зүрэнг хаант улсын нийслэл рүү явж хамт нэг хүнийг авч ирэхийг хүсв. Энэ хооронд хатагтай Берн ордныхоо өөр нэг өрөөнд ороход эцэг нь хором инээмсэглэл тодруулсан зогсож байв. Энэ хүн бол гүн дээдрийн байлаа. Диан өрөөндөө сууж байтал Элисан орж ирээд хамбургер хүргэхээр ирсээ хэмээн хошигног. Дараа нь тэр өөрийн олж авсан нууц бичиг баримтаа түүнд гардуулан өгөв. Бичиг баримтаас харахад Грек хотын татвар ноён дээдрийн рүү очиж байгаад Диан цочирдов. Элсэн дууга намсахыг сануулад нөгөө ноён өөрийнх нь гэрт байгааг сануулв. Диан ихийнхээ жинхэнэ санааг ухаарад биеийн чангарав. Ийм нотлох баримтыг хэн цуглуулж чадах вэ гэж тэр гайхав. Элсэн түүнд өөрөө шалгаад үзхийг уриалдав. Бүгдийг өөрийн бичгийг хүлээн зөвшөөрсөн хүн нь гүнгийн ихнэр өөрөө болохыг мэдээд Диан цочирдов. Тэр ийм зүйл хүлээсний учир шалтгааныг итгэж ядан асуув. Дараа нь Элсэн түүнд зөвхөн тодорхой нөхцөлтөс ашиглаж болох тусгай шийд үзүүлээд үннийг илрүүлэхэд хамт нэгдхийг уриалав. Энэ зуур хатагтай Берна эцгээсээ энд ямар зорилготой ирснийг нь хатуухан асуув. Харин тэр зүгээр охиноо хармаар санагдсан гэж хэнийг ч үгүй инээмсэглэв. Тэдний хооронд тийм халуун дулаан харилцаа байхгүй гэж тэр бухимдангуй хэлв. Тэгээд тэр титэм туван болон гүн тамран Грек хотод ороход тэднийг Диан угтан авсан гэсэн мэдээ сонссноо хэнийг ч үгүй дурсав. Тэр энэ хэрэгт ямар ч хамаагүй дүр эсэхийг оролцсон ч эцэг нь түүн рүү хашгирч гарав. Хэрв Диан Бидан их мэдээтэй болж байгаа бол түүний биеийн байдлыг эцгийнхэн шиг болохоос өөр аргагүй гэж эцэг нь тайван байдлаар хэлв. Эцгийнхээ үгийг сонсоод түүний царай харсаж ярьснаа дахин хэлхийг шаардав. Тэр ууртай хашгирсан ч эцгийнх нь толгойд өөр төлөвлөгөө байсан бөгөөд түүний хүмүүсийн нэг нь түүнийг хулгайлахаар хөдлөв. Энэ бүх яриаг Элисан хоёр
Диан хоёр сонсож байлаа. Тэд мөн Дэдрийн хүмүүстэй гүнгийн их нэрийг газар доор хорхыг тушаахыг сонсов. Диан нөхцөл байдлыг хяналтандаа авахар яарч цэргүүдийг дуудах гэсэн боловч Элисэн түүнийг зогсов. Цэргүүд аль хэдийн гүн Дэдринтэй гар барилдсан байх магадлалтай бөгөөд эцэг нь яг тэр цэргүүдээр дамжуулан хорлогдсон гэдгийг тэр хэлв. Диан тэднийг баривчлахад туслахыг Элисоноос хүсв. Элисэн тэднийг барьж чадна. Гэхдээ гол асуудал нь эцгийг нь хордуулсан хүмүүс мөн гэдгийг батлах натлах баримт байхгүй байгаа явдал юм гэж хариулв. Тэд зөвхөн хүн хулхайсан хэрэгээр баривчиж болох бөгөөд хэрв хактай Бернагийн үлдээсэн баримтыг ашиглавал тэр бас баригдах болно. Тиймээс тэд хатуу нотлох баримт цуглуулах нөхцөл байдлыг бүрдүүлэх хэрэгтэй байна. Яг тэр үед Лүрэн портлаар гарч ирээд гараараа нэг эмэгтэйг баринга тэдэнд нотлох баримт цуглуулахад тусалж чадах өндөр албан тушаастай хүн байхад мэдэгдэв. Энэ байдлыг хараад Диан үнэхээр гайхаж хоцров. Элисэн түүнд өөрт нь төлөвлөгөө байгаа тул одоохондоо жүжиглээд байж байхыг хүсв. Маргааш өглөө нь Дэдрийн охин дээрээ ирээд түүнийг өрөвдсөн дүр эсгэв. Дараа нь түүнийг өөрийг нь дагаж явахыг шаардав. Гэвч тэр Дианыг энэ бүхнээс хол байлгахыг хашгиран шаардаж тэр хүснээ авч байгааг хэлв. Уг залхамжлагч гаргаж өгөөгүй нь Дианы байр суурийг илүү баттай болгож явахыг сануулж, учир нь тэр хамгийн түрүүнд Дианыг хордуулахыг хүсэж байснаа дурдлаа. Дараа нь тэр түүнд харуулв. Түүнийг хэдийн өглөөний цайгаар дайсан бөгөөд энэ нь түүнийг аль хэдийн хордуулсныг итгэн. Тэрээр Дионыг эцгийнх нь байдалд орсныг хараад цочирдов. Тэрээр Дионыг өрөвдөн уйж, түүнтэй цусаа хуваалцах нь ямар жишүүртэй болохыг хашгиран илэрхийлв. Яг тэр үед нэг зарц түүнд Диан болон Элисний өмнө осон нотлох баримтыг авчирч өгөв. Энэхүү нотлох баримт нь түүний эсрэг хангалттай нотлохоо болж байлаа. Бичиг баримтыг хараад тэрээр түүнийг жинхэнэ өөрийнх нь охин мөн гэж хашгирав. Дараа нь тэрээр гэр бүлээ өвчтэй байдлаас нь болоод алсны дараа галзуурч улмаар амиа хорлох оролдлого хийсэн гэдэг түүхийг хэрхэн зохиохоо хорин санаагаар төлөвлөхийн сацуу бичиг баримтуудыг шатав. Тэрээр Дионоос эхлэхэд бэлэн байлаа. Гэвч хоёр дуулганы цаанд байсан цэрэг бол өөр хинч биш. Харин Леди Бернийг тайвшруулахаар хичээж буй Элисэн өөрөө байв. Дэдрийн Дионыг гэмтээхээс өмнө түүний дайралтыг хамгаалалтын шившгээр хаав. Яг тэр мөчөөр ахлах мижигч Мадрийн түүнийг хүн амины хэрэг үйлдэхийг завдсан хэрэгт буруутгав. Үүний дараа Дион жүжиглэлтэй зогсоож бүх зүйл дууссан гэдгээ зарлав. Түүний их хүүгээ зүгээр байгааг хараад ихэд баяртай байлаа. Леди Берн хүүгээ зүгээр байгааг хараад санаа намарч бурханд талархав. Нөгөөтэйгөр Дэдрийн байдалд эсрэгээрээ иргэсэнд нийлээд цачирдав. Медина түүнд эзэнт гүрний зарлигийг эсэргүүцэлгүйгээр чимээгүйхэн биелүүлэхийг хэлв. Гэсэн хэдий ч тэрээр энэ чинжаал нь зөвхөн өөрийгөө хамгаалах зориулалттай бөгөөд алхаж байх үед нь унсан гэж завчин байдлаар хэлв. Тэр хэнийг ч ална гэж бодоогүй байжээ. Нөхцөл байдлыг урьдчилан таамагласан Мадрина Дионд зориулсан хортой өглөөний цайг авчираад гин зингөө гэдгээ багахын тулд үүнийг идэхийг түүнээс шаардав. Тэрээр айдастай наргагүй өглөөний цайнд хүрээдэл хол шидэж орхив. Одоо мухартаас орсноо ойлгосон тэрээр охинооч мөн гүтгэж Грек хотын татварыг завшсан хэмээн илчиллээ. Гэвч Дион түүнд бичиг баримтын үнсийг үзүүлж Дэдрийн ээжийг нь буруутай гэдгийг батлах ямар ч баримтгүй байсан тул байтал эргэв. Мадрины цэргүүд рүү хандаж тэд зүгээр л харж зогсоод туслахгүй юм уу гэж асуув. Тэд зүгээр л гүнгийн тушаалыг дагаж байна гэж хариулв. Тэрээр цэргүүдийн нэгийг хөнөөх зураа ямар ч хүний нийгмийн байр суурь хамаарахгүйгээр хэний ч зөрчиж үл болох зүйл байдаг гэдгийг хэлв. Гэтэл жирийн нэг гүн тэрхүү дүрм журмыг зөрчихийг оролджээ. Дараа нь тэрээр эзэнт гүрний цэргүүдэд гүнгийн цэргүүдийг баривчлах тушаал өгөв. Дэдрийн нөхцөл байдлыг хараад ихэд уурсаж Дион руу хашгирав. Хэсэг хугацааны дараа гүн Дэдрийнтэй хамт байсан бүх хүмүүс баривчлагдав. Элисэн гүнгийн авхай руу эргэж хараад түүнийг суллав. Тэрээр түүний хэн болохыг асуух гэсэн боловч Дион яриаг нь таслав. Тэрээр түүнийг бишсэн эсхийг шуудад асуув. Дион өөрийгөө зүгээр гэж хариулав. Тэрээр эмэгтэй хажууд сууж яагаад өөрийнх нь нүд рүү харахгүй байгаа шалтгааныг асуув. Эмэгтэй өөрийн тээж явсан гин буруугийн мэдрэмж болон өөрийнх нь балаг болж тэдний амссан зовлон зүтгүүрийг хүлээв. Тэрээр маш их хичээж зовсондоо өөрийг нь өршөөхгүй байхыг түүнээс гуйв. Дион түүнд ямар ч буруугүй учраас өршөөх тухай ярих ямар ч шаардлагагүй гэж хэлв. Харин гүн Дэдрэндээс бүх буруу бий. Дараа нь тэрээр нотлох баримтыг орхиж явахын оронд тэдэнд ихэл хүлээлгэн бүх зүйлээ ярьж өгөх ёстой байсныг ууртайхан хэлв. Тэд түүнийг хүлээн зөвшөөрч туслах ёстой байсан юм. Эцэст нь тэрээр дахин ийм зүйл хийхгүй гэдгийг амлаж хүүгээ тэврэв. Энэ хооронд Дэдрийн цэргүүдэд өөрийг нь хэн болохыг мэдэхгүй байна хэмээн хашгирч сулагдмагцаа тэднийг хамгийн түрүүнд ална гэж сүрдүүлж байлаа. Удалгүй Элисэн түүний өмнө гарч ирэв. Дэдрийн түүнийг ордноос ихэсэн шидтэн эсхийг асуув. Гэвч Элисэн түүнд өөрийн гэсэн том газар нутагтай
уучлаарай. Грек хотыг шунхааран авахыг хүссэн болохыг нухацтай хийв. Тиймээс түүнийг шийдэхийн тулд ээжсэн иргэн тойрныхоо ширхээнийг нурааж өөрийн гараар бүтээсэн зүйлс нь хэрхэн сүрч байгааг түүнд харуулв. Энэ зуур Дион найзуудтайгаа хамт гэрээсээ холгүй амттны багцаа бэлтжээ. Бүгд өмнөө Иколон олон амттан харж биширсэн боловч Мадрийн Дидриний газар нутаг руу зааж тэдний баяр хөөргийг тасалдуулав. Дидриний ширтгий анхаарт дүүжлэгдсэнийг тэд бүгдээрээ харсан бөгөөд хэдхэн секундын дотор манай хүү үүнийг юу ч үгүй болгож хувиргасав. Гэр орноо нуран унахыг харсан Дидрийн түүн рүү хаш гэрв. Ээлжсэн тайван байдлаар түүнд цаашаад энэ гэрлийг дахиж харахгүй учраас сажууд буудуулан үзүүж байна гэж хэлв. Тэр хооронд Дион леди Бёрнес сажуудын талаар ямар бодолтой байгааг нь асуув. Тэрээр амттанг эдэнгээ баяр хөөрт автаж энэ бол хамгийн шилдэг хүлээн авалт байна гэж хэлв. Бүгд л амттанг амтайхан идэж байлаа. Үүний дараа шөнө болоход леди Бёрн өрөөндөө тайван царайтай сууж байв. Тэрээр амттанг идэж таашаал аваад удаагүй байснаа дурсав. Тэрбээр энэ шитгэнийг үргэлж шорон гэж боддог байсан ч одоо тэрхүү шорон эвдэн гарч чаджээ. Дараа нь тэрээр нөхрөө Дионы тасаар тайвшруулахын зэрэгцээ өөрийн гараар хоолдож цаашид нуугдахгүй гэдгээ хэлшив. Нөхрийн нь царайнд инээмсэглэл тодорлоо. Тэгээд тэрээр өмнө нь хийх ёстой байсан зүйлээ хийх гэж байгаагаа нөхөртөө дуусгав. Тэрээр нөхрийнхөө гараас атгаад хайртайгаа иччихэд эцэг эхийнхээ өрөөний гадаа эдгээрийг сонсож зогссон Дионы царайнд бас л инээмсэглэл тодров. Энэ зуур Дидрийн өөрийнхөө арт түмэнд чулуугаар шидэгдэж азар нутаг болон өөрийнхөө биеийн байдлыг хараад өрөвдмөр байдалд оржээ. Үүнтэй зэрэгцэн Дариант элсэнд хандан тэд боломжит бүх тагнуузуудыг барьж авсан ч сонор сэрэмж алдаж болохгүй гэдгийг мэдэгдэв. Элсэн шүн дунд мэдрингийг хулгайсандаа уучлалт гуйгаад Дариантад талархал илэрхийлв. Дараа нь тэрээр Тамурны өөрийнх нь үйлчлүүдэд хэрхэн хандсан тухай асуув. Дариан түүнд Тамур нь ихэндээ цачирсан ч энэ бүхэн түүний төлөвлөгөө байсныг мэдээд чимээгүй болсон гэж хэлв. Магадгүй тэр бүх зүйл хэрхэн өрнөхийг харахаар энд ирэхийг хүсэж байгаа бизээ. Түүнийг чимээгүй болоход Дариан өмнөхөөсөө илүү хүчтэй болсон манай хүүгийн хүч чадлыг хараад гайхширч байлаа. Элсэн өөрийн дотоод бодолтой автан шоу тоглолт үзүүлчихлээ. Одоо Грек хотод аз жаргалтай цаг үе ирнэ гэж найдаж байна гэж хэлсэн ч маргааш нь түүний хүслийг бороо өгдөв. Зэг Кодиныг айлжиж гүйчдүүл бодоо. Зэг Лорен дөнгөжил хувцас өлөгтөс бороо орчихлоо хэмээн гомдлож Вижиний ажилч мөн борооны улмаас тасалдлаа. Хэсэг хугацааны дараа тэд гадаа ажиллахыг хориглосон манай хүүгээс зэмжиж хүртэв. Тэднийг эсэргүүцэхтэн тэрээр оронд нь зоогийн газарт туслахыг хүсв. Дараа нь тэрээр Лоренийг ханиад хүргэхгүй тулд хувцсыг нь хатаахад тусарч харин Митийн болон Минт хоёр арчуураа барьчихсан ажмайран зогсож байлаа. Хашмайран зогсож байлаа. Бүрх түүнийг адарч дор тэр мөчөд хүйтэн цаг агаарт хасуун зүйлс идэхийг хүссэн Бенон тэдний яриаг тасалдуулав. Элсэн зочиндоо дахианы махтагаар хийцийн гоёмонтой шүүл авчирч өгөв. Бенон түүнд дахианы мах заахаа болсон гэж хийж байсныг нь сануулсан асуув. Элсэн олон үйлчлүүлэгч Крестстон руу явдаг болсон тул хоолндоо дахианы махыг дахин ашиглахаар шийдсэн гэж хариулав. Дараа нь тэрээр борооны улмаас Беноны жимсний цэцэрлэгийн байдал ямар байгааг асуув. Элсэн жимсний цэцэрлэгийг худалдаж авахыг хүсэж байгаа болохоор үүнийг орхисон нь дээр гэж манай хүүг шоолов. Тэрээр зах зээлийн үнээс хамаагүй өндөр үн санаж болгосон болохоор ингэвэл урам нь хугарам гэж хариулав. Тэгээд хоёулаа чангаар хөхрөлдөв. Эцэст нь Бенон цэцэрлэгтээ үлдсэн ч бороог зогсоож чадахгүй гэдгээ нэмж хэлв. Дараа нь тэрээр ихний балгаа уугаад энд ирсэн хөдөлмөрөө үнэлж сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлв. Лорен ууртайхан царайж яагаад өөрийнх нь хувцсыг хатаахаа болсныг асуув. Элсэн одоо зочинтой байгаагаа хэлв. Дараа нь тэрээр зочинд уух зүйл үйлчлэв. Лорен болон Элсэн хоёрын харилцан яриаг хараад Бенон манай хүү өнгөрсөнд хийсэн ямар нэгэн сонголттой харамсаж цаг хугацааг буцаамаар санагддаг эсхийг асуув. Түүний асуулт манай хүүг хэсэг зур бодолд автууллаа. Түүний царайг хараад Бенон манай хүүд тийм зүйл байхгүй гэсэн дүгнэлтэд хүрв. Тэрээр эхнэртэйгээ харилцаж буй байдлаас нь хахад үүнийг хийч чадна гэж нэмж хэлв. Элсэн Лорен бол түүний эхнэр биш гэдгийг хэлж түүнийг засруулв. Тайван царай гаргасан Бенон дурсамж зөвхөн амьдралынхаа 30 жилийн турш хайрлсан хүүхэд насны хайрынхаа тухай ярьж өгөв. Тэрээр түүнийг Мир гэдэг байсан бөгөөд амьдралд нь түүн шиг зүрх сэтгэлийг нь булаасан өөр эмэгтэй байгаагүй гэдгийг хэлв. Манай хүү түүн рүү хандан хайртайгаа хизээ нэгэн цагт ичиж байсан эсгээ сонууч зангаар асуув. Тэд хамт өнгөрөөсөн хугацааныхаа ачаар эцэст нь хамт байх болно гэж бодож байсан тул хизээч хийж байгаагүй гэдгээ үргэлжлүүлсэн ярив. Гэвч тэднийг том болоход бүсгүй гэвлэлтийн тухай ярьж эхэлжээ. Тиймээс тэрээр бүсгүйг хотын зах руу болцоонд авч очиж сэтгэлээ ичрэхээр шийдсэн байна. Гэвч лууны дайралтын улмаас түүнд тэр боломж олдоогүй аж. Яг тэр үед өөрөө энэ ертөнцид шилжин ирж зуунуудтай хийх гашуун данд дэгдсэнийг ойлгосон Элсний царай барайв. Бенон түүнд өөрийгөө зогтсон тухай ярив. Тэр мөчөд аймхай хүн шиг зугтаасан. Түүнээс хойш тэр эмэгтэйг огт хараагүй бөгөөд одоо 15 жилийн дараа түүнийг дахин олж харлаа. Одоо тэрээр тэрхүү мөч болон энэ хотод байгаа түүний дэргэд байгаад зовж шанаж байна. Бодолд автан зогсохдоо тэрээр эмэгтэйтэй уулзахаас айгаад гадаа гарахаа болсон ч гэсэн түүнийг санаж байна гэж хэлв. Дараа нь тэрээр ирээдүйд
харамсахгүй тулд эхнэртэй сайндаа хандаарай гэж түүнээс хүсв. Бенон явхаасаа өмнө манай залуу Лорийн бол түүний эхнэр биш гэдгийг дахин нэг удаа түүнд зарлуулсан хийв. Бенон яваад шүн болоход манай залуу 15 жилийн турш хайртай хүргэнэ хүсээсэн Бенэний тухай бодов. Тэрч байтугай түүний жинг 150 лугийн жигтэй харьцууч үзжээ. Маргааш нь тэрээр Рейнээс саяхан найз нь болсон Мигийн талаар асуув. Ми саяхан засварын газар нээсэн бөгөөд өөрийн гэсэн зовшинтай байгаа талаар тэр эмэгтэй мэдээлв. Элжсэн түүнийг ямар санаа зовж байгаа талаар асуув. Ми Бенэнтэй адилхан харамсаж байгааг Рейн хариулаад түүнийг нисээд цачав. Тэрээр тэдний юу ярилцсан талаар асуув. Ми яагаад түүний царай танил биш байгааг асуусан гэж тэр эмэгтэй хариулав. Рейн саяхан нөхөртэйгөө энэ хотод суурьсантай холбоотой гэдгийг тайлбарлав. Дараа нь Мизе хүнд хайртай байсан учраас энэ газрыг орхиж явсан бөгөөд хайртаа сэтгэлдээ ичлэх цаг болоход аймхай хүн шиг зугтаасан гэдгийг илчилжээ. Тэрээр түүнийг 15 жилийн өмнө Багдад цэцэг бариад ирсэн гэдгийг сонссон байжээ. Одоо цагт манай залуу малын хайрлаж байсан хүн бол өөр хинч биш Бенэн байсныг Рейнд ноцтойгоор ичжив. Тэрээр Беноны өчигдөр орой өөрт нь хийснийг түүнд ярьж өгөв. Тэд мал хоёулаа уулзах газар очиж байсан ч Лугийн довтлооны ужмаас зугтаасан гэсэн дүгнэлтэд хүрчээ. Хожим нь тэд хоёулаа хайраа орхиод зугтаасан гэж таамаглан би биетэйгээ нүүр тусгаас зайс хийжээ. Манай залуу болон Рейн хоёулаа 15 жилийн турш тээж ирсэн харамслаа ойлгоод ихэд харамсаж байна. Рейн мөн үүнээс болж Мии зохион байгуулагчтай гэрлэх санал бүрээс тахалцсан гэдгийг нэмж хэлв. Тэрээр өөрт нь төлөвлөгөө байгаа гэдгийг хэлээд Ми мессеж дамжуулахыг түүнээс хүсв. Хожим нь тэрээр Бенэний цэцэрлэгт хүрээлэнд байх болно. Малын хараа муутай тул Бенонд томруулагч шил гартуулж өгөөд хэрв нүдийг нь ядруу тохируулахыг санаж болгож байна. Бенон үүнийг сонсоод бүрэн сандрав. Түүний бухимлыг мдээгүй байж тэрээр Беноноос 15 жилийн өмнө уулзахаар төлөвлөж байсан Грек хотын гадаа гарахыг хүсв. Эмэгтэй түүнийг тэнд хүжээж байх болно. Эргэлцсэн Бенон манай залуугаас ямар учиртайг нь асуув. Ээжсэн хүн бүр алдаа гаргаж болох тул тэр алдаа гаргасан нь гарцаагүй ч мөн адил алдаан дээрээ тууштай байх нь өөр асуудал гэдгийг түүнд ойлгуулжээ. Дээр нь тэр хариултыг мэднэ. Тэр орой Бенон эргэлзээ сөрөг бодлоор дүүрэн толгойтой явсан ч түүнийг өмхийг хафыг хүсч байв. Дараа нь тэр мохны дэргэд эмэгтэйг олж харжээ. Эмэгтэй түүн рүү эргэн хараад тэр даруй танив. Удаан хугацааны дараа бие биетэйгээ уулзсны дараа тэдний царайнд догдсон илэрхийлж тодорчээ. Тэрээр түүнд тэр өдрийн талаар ямар нэгэн зүйл хэлмээр байна гэж хэлв. Тэрээр мөн адил мэдрэмж төрж байгаагаа илэрхийлв. Дараа нь тэд хоёулаа 15 жилийн өмнө зугтаасан гэдгийг нэгэн зэрэг хүлээн зөвшөөрөв. Нөгөөхөөсөө ижил зүйлийг сонсоод тэд хэсэг зуур төр зогсоход тэдний царай гайхшралаар дүүрч усмаар зугаа цэнгэл болж хувирв. Тэд инээж эхлэв. Яг энэ мөчөд Рейн ээжсэн хоёр толгодын оройгоос энэ яриаг харж байгаа бөгөөд үл ойлголцлоо шийдвэрлэсэндээ баяртай байна. Яагаад шууд хэлээгүй юм бэ гэж Рейн түүнээс асуув. Үүнийг өөрсдөө шийдвэрлэх ёстой гэж тэр хариулав. Дараа нь энэ хоёр хос ердөөж үл ойлголцлоос болж 15 жилийн турш харамсаж шанаасандаа хоёулаа харамсаж байна. Гэсэн хэдий ч одоо тэд баяртай байна. Тэд бие биенийхээ гараас хөдөлсөн хот руу буцав. Хэд хоногийн дараа Бенон түүний зоогийн газарт зочирч цэцэрлэгээ түүнд захаар тохиролцов. Манай баатар үүнд нь сайн өнөөхөө марцсангүй. Дараа нь тэд тэр мөнгөөрөө Грек хотын төвд байшин худалдаж авдаг. Тэд гэрлэгтээ дахин харамсаж амьдрахыг хүсээгүй тулд үүнийг хийдэг. Нөгөө дээгүүр манай хүү оцгойчуудад зориулсан газар олсондоо баяртай байна. Оцгойчууд түүний хөвлөд амьдарч байхад Лорийн сэтгэл хангалуун байна. Түүний үүрэн нэлээд саруулхан байхад тэр зоогийн газарт амьдрах болсонд нь эмэгтэй ундууцаж байна. Түүний царайг хараад Беноны өөрт нь хийснийг санаж барилгын ажил дуусмагц түүнтэй хамт амьдрах болно гэдгээ хэлв. Түүний шийдвэрийг сонсоод маш их баярлсандаа эмэгтэй тэр рүү гэрэлтэн. Тэрээр өөрөөс зоогийн газар хүртэл гарц гаргаж магадгүй гэдгээ нэмж хэлээд үүнийг баталжээ. Үүний зэрэгцээ эмэгтэй өөрний талаар гинэт догдож байгаагаа тэмдэглэжээ. Үйл явдал улам эрчимжиж эвзэгтэй мөч ойртож байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэлт хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзхийг хүсвэл дэлгэцэн дэх төрийн банкны данс руу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарч сувг 100 маань заавал бүртгүүл.